За сайн байцгаана уу. Бид нар одоо их төргний хөрхрэнээс гараад наашаа одоо Алтай таван богд хайрхандаа ирээд байна. Одоо мөнхийн цагаан цастай сайхан Алтай таван богд хайрхныхаа бэлээс та нартайгаа одоо мэдлэн золгож байна. Тэгээд энэ нутаг нэг уул ус орон хангайгаа одоо хөндлөн дээдлэхээр алс хязгаараас олон томон ард иргэд хаа холоос одоо зорин ирж энд одоо өдөр болгон маш олон хүмүүс одоо цуглж идэг ариун сайхан лагшин газар байна. Энэ сайхан Алтай оргил Алтай таван богд маань одоо таван сайхан оройтой. Тэдгээр нь бүгд тус тустай нэр устай. За бүргэд хайрхан гэж сайхан хайрхан байдгийм байна. Найрамдал хайрхан гэж сайхан хайрхан байдгийм байна. Одоо наран хайрхан, хүүтний оргил энэ олон сайхан уул ус одоо орой болгоно эзэнтэй. За ингээ мөнхийн цастай одоо алтан нарны элчинд ч хайлдгүй мөнхийн сайхан ариун цастай энэ сайхан шүтэн хайрхандаа бид нар одоо бас 2 хонлоо. Ирээд энэ уул усаа хөндлөж дээдлэх ёсоон дагаж эцэг дээд өвгөд онгол шүтэнүүдээ буулгаж энэ нутаг нугаа сайхан цайлаж цангаа юугийн тайлаад одоо энэ сайхан нарандаа буцаад явах гэж байна. Тэгэхээр бөө мөргөл одоо бөө мөргөлийн түүхээ сайхан сэрэж Монголын бөө мөргөлийг сайхан мөнх тэнгэрийн өгөгдлөөр мөнх тэнгэрийн зарилгын дагуу одоо сайхан улааш нар ирж Алтай таван богдоо мөн утхан тэнгэр хайрхнаа их төргний хөрхрээгээ гэд ингээд бурхан халдун хайрхан одоо их эзэн Чингисийн минь төрсөн нутагд илүүн болдог гэд бүхэл хангаа хайрхтаа нар зүв тойрон явж байгаа нь одоо миний толгой онгодын минь сайхан хэлж байгаа болон мөнх тэнгэрийн зарилгын дагуу ингээд одоо Алтай таван богдынхоо бэл дээрээ сууж байгаа да их сайхан багтай байна. Тэгээ удмын сайхан онгодуудынхаа одоо үүргийн дагуу улаач заяаныхаа одоо өөрснийхөө одоо хийх үүргийнхаа дагуу ярьж одоо ард зондоо хэлэх олон үг байна. Тэгээд буянтай сайхан байгалаа хайрлж эх орныхоо 4 зүг 8 зөвхөс уул ус ургамал гээд ингээ бүхэл зүйлдээ эзэн байгаасай Монгол хүн болгон одоо Монгол хүн болгон төрж өссөн нутаг нуг төрүүлж өсгсөн эцэг их энэ сайхан эх орондоо эзэн байгаасай гадны соёл гадны одоо харийн хүмүүсийг одоо нэвтрүүлэхгүй хамгаалan хаацаалж энэ сайхан уул ус бүхэл сайхан ангөр ургамал амьтнаа дээдлэн хөндлөж яваасаа гэдэг үднээсээ одоо энэ их бичлэгээ хийж байна. Тэгээд энэ байгаль хангаатай уялдан явдаг улаач хоньхоо хувьд би байгалийн талаар ярина. Мөнхийн цас мөнх тэнгэрээс унж байгаа цас нь хүртэл хүний биений одоо эм там болж идэг. Мөнхийн цас гэдэг бол өөрөө бас их учиртай. Зуны халуун, хаврын цагт ч гэсэн ингээд 4 улиралдаа байж байгаа энэ мөнх цаст оргил бол энэ оргилийн цаснаас хүртсэн одоо эрт цагтаа ярил бол оргилийн мөнх цастай оргилийн цасыг хайлуулж явуул одоо бүхэл өвчин ангаагддаг гэдэг шид одоо эм там байжээ. Тэгэхээр одоо өгдийнхаа онгодуудынхаа хэлж байгаа үгийн ингээд тайлахаар оргилдоо цастай хайрхан болгон маш олон түүхийг нууцлан хадгалж байдаг. Энэ цас гэдэг бол мөнх тэнгэрээс унж байгаа ариун нандин одоо эм тан юм аа. Ард олон одоо тэр болгон хүн сайн мэдэхгүй. Тэгэхээр энэ дом ёсны хамгийн дээдэд бас мөнхийн цас ордог юм аа. Мөнхийн жилтгүү ер нь хур усан тэнгэрийн цас одоо цас болгон амьтай голтой зүйл байна. За борооны усаар хүний биеийн хэр сэвийг унгаажуулж гин. За цасны одоо энэ сайхан мөнхийн цас гэдэг чинь тэр чигээрээ эмийн ургамал ханд тан байна гэж онгодууд маань бас хэлж загч байна. Үүнийг бас хэрэгтэй хүнд нь хөргөх зорилгоор одоо хэлж ярьж өгч байна та нартаа. Тэгэхээр баян буурал хангаа одоо салхиараа хүртэл хүнийг ивэж идэг хүлээж авж байгаа уул ус гэдэг чинь одоо бороо усгүй за сайхан цэлмэг тэнгэртэй байвал тэр нутаг нуг бидний хүлээж авлаа гэж үздэг. За их бороо ус шороо шуураад байвал энэ нутаг нуг одоо хүлээж авах дургүй байна, их догшин байна. Нэг бол бидний зүгээс одоо хүндлэл дутуу байна гэж үздэг учраас аливаа уул хайрхныг зорихдоо алсаас мөргөж, алсаас өргөж за тэгээ зорж юу сэтгэл их цагаан байвал тэгээ сансан юм одоо тодорхой сайхан хэлж уул усандаа ингэж хэлживэл үүс мөр сайхан дэлгэрэн бүтдгийн шүү гэж та нартаа одоо дамжуулан хэлье. Тэгээ бөө мөргөлийн тал дээр бол эртнээсээ одоо хүн төрлөختөн үүссэн цагаасаа л эхлэн ил гал
За тэгэл бөө мөргөлийг шүтэн дээдэлж их нутаг мөнх тэнгэр одоо уул ус бүх зүйлтэйгээ харьцаж исэн агуун дүртэл хүмүүс амьдарч исэн учраас агуун дүртэл асар их том нууц хадгалаатай байдаг гэж бидний онгодууд хэлдэг. Одоо тэр сүг зураг байна. Түүхэн сайхан энэ Монголынхоо дээд үеийн сайхан Баатар дайчин сайхан эзэн Чингис хааныхаа сүр сүлд алтан ургийн яс цусан хэлхээ мөн сайхан хаттын их хаттын дээд сайхан сургамжуудыг ахин сэрэх үүднээсээ бөө мөргөл бас түүчээлэн явдаг юм аа. Бөө мөргөл гэдэг нь зүгээр нэг хэнгэрэгдэлдээд юм уу энэ тэнд яваад байгаа үйл юм биш юм аа. Бөө мөргөл бол агуу их зүйлийг дагуулan явдаг. Хүний нүдэнд үл харагдах асар их одоо зогсошгүй их хүчин эргэж байдаг. Мөнхөд үргэлжлэх тийм манай Монголын босоо шүтлэг юм. Тэгэхээр одоо толгойтой болгон бөө боллоо гэж одоо хүмүүс сайн мэдэхгүй байж асар их шүүмжилж байна. Бөө мөргөлийг одоо онгодойгоо хэлснээр бол бөө мөргөл бол төрийн дээд ордонд ч хүртэл байж их ёстой юм а гэж хэлдэг. За төрийн толгойдод буруутахад төр бас нутаг нуг эх орон эзгүүрэхэд дээд тэнгэрийн үг дутдаг. За түүнд түүчээлх нь улааш нар байдаг. Тэгэхээр төрийн дээд тахилгууд энэ буруу хийгдэж байгаа, энэ тэндгүү сувраг босч байгаа, энэ тэндгүү шарын шашин ноёрхож байгаа. Энэ их зүйлийг одоо бас бөө мөргөлийн бас тахилга дутаад байна. Манай Монгол оронд за дээд төр бөө мөргөлөө таньж харах цаг нь болсон. Энэ олон бөөнөр гэж одоо хүнийг харж өнгөж шүүж болохгүй. Бөө мөргөл бол асар их хэмиг агуулж байна. Эр зоригоороо газрын уудмыг, газрын холыг туулж өөрснийхөө одоо бүхий л хүчээ даачилж их нутгийнхаа төлөө явж байгаа эх орончууд байна. Цэвэр бөө мөргөлтөн бол эх оронч хүн байдаг. Тэгэхээр яг хуу сайн ч би, саарн ч би. За тэгээд бас шашныг өгөөсөхгүй хүн юу шүтэх нь өөрийн дур. Тэгтээ шашин шүтлэг хязгаараа алдаж болохгүй. Манай Монголын одоо хамгийн дээд шүтлэг бол бөө мөргөл мөнөөс өмнө их эзэн Чингис хаан минь хүртэл бөө мөргөлө хүндэлсэн, мөнх тэнгэрээ хүндэлсэн. Бөө мөргөл гэхээсээ илүүтэй мөнх тэнгэр шүтлэг юм. Мөнх тэнгэрийн үгийг сонсохын тулд тэр бөө гэгч чинь байдаг юм аа. Тэгэхээр бөөзөн, бүхцэн, эв нэгдлийн 103 бат гагн чадах юм бол энэ Монгол улс улам дэвжин, дээшилж, улам мандан цойлох болно. Их дэлхийн цээжинд одоо их эзнэрээ алдартай Монголын нэр хүнд унж болохгүй. Манай Монголын үн цэнтэй бүхий зүйл алдагдаж, уул усаа ухан сүйтгэж, ургамал ногоогоо тонон дээрэмдэж одоо алт эрдэнэс бүхий зүйлийг гадагшин гаргаж хар нутагт өгж дамжуулж яваа. Энэ нутгаа хоосолж байгаа. Одоо сэтгэлгүй, сүнсгүй хөх толбтонгуудын хийж байгаа буруу үйл юм а гэж дээд тэнгэрийн зэмлэл бас бууж ирж байна. Одоо энэ Алтай таван богдоос одоо үг дамжуулъя гэвэл дээд мөнх тэнгэрийн зарлиг өчлийг хэлэхэд их нутагтаа эзэн байгаарай. Энэ Монголд хүн болгон зөвхөн тулга тойрж, зөвхөн барилга байшин, сайхан машин унах дагуулна биш. Энэ нутгаа бүтэн байлгаж, бүтэн тагштай сүү шиг одоо дүүрэн байлгаснаар бидний Монголын ирээдүй тэр хөрсөн дээр дэвчих юм аа. Түүнээс бол дор дорноо жижигхэн газар дээр дэвждэг юм аа. Амин хуваа хичээж болдгоо юм аа. Алтан хөрс бүтэн байхгүй цагт хүний амьдрал хүртэл холждөг юм аа гэдгийг дээд мөнх тэнгэр болон энэ сайхан мөнхийн цаст ориглууд бас хэлүүлж байна. Ингээд уул ус гэдэг маань биднийг тойрон байгаа. Одоо жишээ татхад бол хүний хашаа гэж ярьдаг. Айл гэрийн хашаа хороо салхи нэвтлүүлэхгүй, амьтун хулгай оруулахгүй гэж байдаг шиг энэ Монголын минь хашаа юм аа. Энэ Монголын минь хан хэрэм юм. Уул ус гэдэг. Тэгэхээр уул усаа хүн яах гэж зордгийг. Зүгээр нэг уулнаас гойлог гуйх гэж. Надыг баяжуулж хайрл. Намайг мөнгөтэй болгож хайрл. Намайг тийм жиптэй, тийм сайхан тансаг болго гэж гуйдгүй юм. Уудам нутгаа, удам угсаага, ураг төрлөө, холыг харсан их хүрээтэй зүйлийг уул хайрхтаасаа гуйж яваарэ. Түүнээс одоо эд юмс өгөөд байдгүй маа. Энэ зөв бодлыг, зөв ухааныг, зөв чиг мөрийг өгснөөрөө тэр хүн өөрөө олох юм олж авдаг юм. Тэгэхээр Монгол зан олон минь за сэтгэлдээ одоо сайхан нар мэд дулааныг бий болгож, бие бинийгээ муулахгүй, эв түнжинтэй цөөхөн Монгол хөх толбтон үеийн үед
За одоо 100 дамжиж ирсэн сайхан эцэг дээд өвгдийнхөө цусыг бохирдуулахгүй, нэрийг хугалахгүй, сүнсийг худалдахгүй, эх орноо эмтэлж идэхгүйгээр эв нэгдлийг дээд болгож, за ирэхэд төрийн одоо толгойд нь хүртэл маш сайхан сэрэг ухаантай байж энэ Монголынхоо төлөө нэгэнгүй бүгдээрээ эвлэлтэн нэгдэж сайн сайхнаар уудан Монголынхоо төлөө төвчээлэн зүтгээрэй гэж одоо дээд тэнгэрийн учгийг та нарт улаачийн үргээр дамжуулж би бас хэлж суунаа. Тэгээд энэ сайхан улсынхаа дунд энэ чулуун хүртэл амьттай бидний Монгол хаанан чивтжсэн хээр нь ямар ч усаан ууж исэн. Үнэхээр өөрийн төрсөн нутаг төрлөх их орон гэдэг бол хязгааргүй удам тансаглал юугаар ч олшгүй одоо ямар ч эд баясгалаар худалдаж авдаг хэлэхгүй тийм нандин сайхан үйл байдгийг одоо энэ нартын энэ зон олон минь өнөөдрөө харахгүйгээр их ирээдүйг сэрээж их хүүхдийнхээ үгийг түүхийг сургамжийг ахин санаж өөр хүүхдүүдэд өргөл өргөх ёсыг эцэг их хөгшчүүлэн бүгдээрээ захин сургамжилж одоо нууц товчоошгүй бичин үлдээж ингэж үргэлжид үлдээн өв соёлоо үргэлжид тараан захиж явах ёстой юм шүү гэдгийг та нартаа бас сануулan хэлье. За тэгээд энэ Баруун аймгийн одоо хязгаар Хэлийн заг Алтай таван богдынхоо одоо бэлээс та нартаа мэнд үндэж байна. Одоо бүхий л сайхан зон олондоо эвтэй найртай эрүүл урт удаан жаргаж энэ сайхан нутаг нугандаа эзэн байцгааж зөв сайхан зүйлээр бие биендээ үлгэрлэж за зөв сайхан яваад атаа өшөө саналгүйгээр сайхан явуулж одоо ерөөлийн цагаан хадгийг өргөж байгаарэ гэж дамжуулъя. Тэгээд төр улс минь төвшин амгалан за төрийн туг минь цэвэр ариун Монгол улсын минь мандаж байгаа нар мөнхөх тэнгэр мөнхөд одоо оршин тогтнож алтан хөрсөн ам цамгүй одоо бат бөх байж за амьтай болгон энх тунхайхын үлзий төрөлийг гэр бүл болгон одоо халуун дулаан энх тунх аз жаргалаар дүүрэн байх үлзий төрөлийг та нартаа энэ сайхан сардгийн зас шиг цагаан мөртөө байхыг өрөөж байна. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. 하초나서 하라샤우츠헤 하나하테 사마글때 하주나서 하라괴야한 하드테 줄루테 그해와에하다 다르그데세 하라샤우즈헤 되게지나하테 사마글때 다르그데세 하라괴야한 드르스테 줄루테 그해와하다 어려너소 하라해두츠웨 어스르 붙이고 사막을때 어려너소 하라괴야한 어와
луутай гэхэ байхада За сайн байцгаана уу намайг одоо наран чимэг гэдэг. За тэнгэр нэр маань болохоор тайгын хар бүргэд удхан гэдэг нэрээр явдаг аа. За одоо удхан болоод одоо тэнгэрийн замд ороод 12 жил болж байна. За тэнгэрийн үйл гэдэг бол одоо нартын амьдрал, нарны ертөнц одоо далдын харанхуй далд ертөнцийг одоо хослуулж явдаг хүнийг хэлдэг юм аа. Улаач хүн гэдэг бол өөрөө одоо буянт байгалийн хэл буу хонгодынхоо хөл гэж явдаг учраас их тогтуухан байх ёстой гэж онгодууд маань бас хэлдэг юм аа. Тэгэхээр одоо нийтийн телевиз, радио, сошиал үздэг улсуудаа хандан бас энэ тэнгэр шүтлэг бөөмөргөлийн талаар сайхан зөвлөгөө болон өөрийнхөө одоо хийж явж байгаа зам мөр энэ явж байгаа зам жимээ одоо тодруулан хүмүүстээ одоо таниулъя гэдэг зорилгоор сайхан яриа хүргэж байна. Тэгэхээр одоо тэнгэр үзэл Монгол одоо эртний улбаанаас л одоо тэнгэр шүтлэг дээд мөнх тэнгэрээ шүтэж ирсэн түүхтэй эзэн Чингис хаанасаа дээд тэнгэр мөнх тэнгэрийг хүндэлснээр одоо дэлхийг эзэлж исэн тэр сайхан агуу түүхийг ахин сэрийх одоо улаачид бас олон байгаасаа гэдэг үүднээсээ энэхүү яриагаа бас хийж байна. Тэгэхээр улаач хүн гэдэг бол яг хоо тэнгэр үзэлдээ их тууштай бөгөөд маш нухацтай төвчээртэйгээр одоо тэнгэр огторгой онгодынхоо одоо хил үгийг дамжуулагч гэж хэлж болно. Түүнийг одоо маш зөвөр үнэн бодитоор одоо ард иргэдтэй болон энэ олон түмэнд задлан таниулах одоо нэг үгээр хэлбэл одоо хэлмэрч юм аа одоо улаач хүн гэдэг. Тэгэхээр улаач хүний байр суурь одоо ямар байх ёстой вэ гэж ихэнх хүмүүс асуудаг учраас улаач хүн гэдэг өөрөө бас юмд их нэхуур байх ёстой. Очсон газар уул усаас толдож харж их суйртайгаар ямыг толдож их бодолтойгоор одоо цаанаас өгж байгаа өгөгдөл тэр онгодынхоо мөрийг маш зөвөр тодруулан таниулж явах ёстой. Дээд тэнгэрийн одоо нэг төлөөлөл байдаг юм аа. Тэгэхээр улаач гэхээр одоо манай монголчууд ихэнх нь бас сайн ойлгохгүй байна. Тэнгэр үзлийг заа бас ойлгож байгаа юм ч байна. Тэгэхээр үүнийг бас таниулан мэдүүлэх зорилготойгоор одоо бас дэлгэрэнгүй сайхан та нартай хэлж өгье. Тэгэхээр бөө хүн онгоц шүтэнтэйгээ учран золгохдоо маш сайн одоо тэнгэрийн тангараг гэж өчлийг өргөдгийг. Тэгээд тэр тангарагтаа няцахгүйгээр, альтерхгүйгээр тэр тангарагандаа бас үнэнч байхыг хичээж өөрөө бас цэвэр ариуныг эрхэмд барьж бас шудраг үнэн явах ёстой гэж одоо хэлж байдаг. Тэгэхээр улаач хүн бол зовсондоо тустай. За зорж яваа үүлэндээ бас тэнцдэг, удмын онгон шүтээндээ бас үнэнч сайхан мөргөж чаддаг. Тийм сайхан дэлгэр цацал сүв шиг цагаан мөртөө явах. Тийм л улаач хүнийг одоо тэнгэр танд сонгодог юм аа. Тэгэхээр одоо маш олон улаачид байна. Шүүмжилж одоо муучлах гэсэнгүй хамгийн гол юм улаач хүний дээд тэнгэрээс хүсээд байгаа ямар улаачид одоо энэ Монголд хэрэгтэй вэ гэвэл их сайхан үнэнч шудраг, тууштай, эх орон сэтгэлгээтэй. За тэг олонний төлөө гэсэн бат үнэн сэтгэлтэй тийм л улаачид олон байгаасай. За маш олон чадваргүй улаач байснаас цөөхөн одоо чадвартай байсан дээр гэж миний одоо толгой онгод хэлдэг. Тэгэхээр улаачийн замналд орж байгаа улсуу сэтгэл хөдлөлөөр биш. Одоо харсан болгон бас улаач болдгоо заяа төрөг гэж байна. Тэр цаанаасаа тамхтай төрдөг, цаанаасаа зөнтөө байдаг улаач хүн гэдэг. За тэр насны мөчлөг гэж хүмүүс ярьдаг одоо 13-ны жил, 25-ны жил, 33-ны жил, 37-ны жил гэдэг. Эдгээр зөвлүүд дээр яг улаачийн шинж тэмдгүүд илэрдэг. Тэгэхээр унаж татсан болгон бас улаач биш юм аа. Өвдөж зовсон болгоныг улаач болгож болохгүй. Улаач хүн гэдэг цаанаасаа тэнгэр өөрөө тань сонгодог тийм эрхэм хүн байдаг. Одоо нартын ертөнцид тэр чигээрээ л хүний төлөө явах тийм л одоо хувь төрөхтэй ирдэг гэж болно. Улаач хүнийг бас зөв зүйтэй олон түмэн таниасаа гэдэг үднээсээ. За нийт олон улаачныхаа төлөөлөл болоод олон хүмүүнд бас одоо
энэ улаачи одоо бөөмөргөл гэдэг чинь үнэхээр байдаг шүтэн юм шүү. Онгод дээд тэнгэр окторгоо ертөнц гэдэг бүх юм хөлөгтэй хөлгөлж орж ирж байгаа үйлүүд нь бид нар одоо хэлж чадахгүй учраас биднийг хэл болгож хөл болгож хаана оч ямар уул хайрхан дээр очиорой тэр нутаг нуг хэцүүдж ийн гэвэл одоо бид нар очихл ёстой тийм л зараалууд байдаг юм аа. Тэгэхээр тэнгэр шуургатаач вэ цастаач вэ одоо ямар ч цаг үед халуун наранд ч байсан улаач хүн гэдэг ухрашгүй одоо унтаршгүй сэтгэлтэй ухрашгүй тийм зоримгхон тэр нь одоо омгшил өнгөрөл биш энгийн бөгөө тийм зоригтой улаачл байх ёстой гэдгийг одоо улаач нартаа бас хэлмээр байна. Тэгэхээр тэнгэр үзэл гэдэг өөрөө цэнхэр тэнгэр шигээ бас цэлмэг сайхан тунгалаг байх ёстой юм. Тэгэхээр зовж ирсэн хүн болгоныгоо золгож байгаа ард зоныгоо бас хөндлөдөг, дээдэлдэг, арх дарсанд их автдаггүй, сэв барцтаас бас биеийн салгаж чаддаг. Байглаан дагаж одоо нүүж явах гэрэл гэж одоо миний бас сонгод хэлдэг дээ. Улаач хүн болов байгалийн л нэг үгээр хэлвэл амьтан л гэсэн үг. Тэнгэрийн одоо шуугшгал энэ байглаан дагаж явдаг. Байгальдаа байснараа тархинд хэлдэг. Байгальд байснараа одоо эрдэм чадал нь илүү хүчээр авч идэг учраас байгалийн сайхан салхинд явж байгаарэ гэж хэлье. За тэгээ ямар ч зориггүй хаашаа явахаа мэдэхгүй зүгээр л уул усаар яваад байх нь гол биш. Тэр цаа дээд онгодынхоо өгөгдлийг дагаж чагнаж аль хайрхныг чиглэн очиж юу хийх гээд байна? Юу хэлээд байна? За энэ Монгол уудам нутагт минь одоо төр улсад ч байдаг юм уу те? Юу дутмаг байна? Төрийн жолоо алдархад хүртэл улаач нарын тэнгэр үзлийн одоо тарих толгоос их нөлөөлдөг. Тэдний зөвлөгөө бас хэрэг байдаг. Тэгээд ийм жолоогүй морь шиг тархаа бутархаа байж болохгүй гэдэг ийм эв нэгдэл дээр дээд тэнгэр үзэл гэдэг чинь ингэж явдаг юм аа. Тэгэхээр монголчууд сайхан эвтэй байх ёстой, бүгдээрээ хүчтэй байх ёстой, бие бинийгээ муучилдаггүй байх ёстой. Ер нь улаач гэлтгүй ер нь нийт монгол хүн ер нь хүн байхын ухаанд суралцах ёстой юм болов уу гэж миний бодлоор бол боддгийн. Тэгэхээр дээд тэнгэрийн үзэл гэдэг маань одоо 12 жил бөөмөргөлийн дээд тэнгэрийн үзэлд явахдаа юуг илүү бид нар ч одоо сурж гин гэсэн үг. Тэгэхээр юуг бид нарт их зааваа гэвэл хүн байхын ухааныг заалаа, хүнлэг байхын ухааныг зааж гин. За юм үзэж нүд тайлсан хүн шиг бай. Хүн ядрууч байсан, зүдрүүч байсан. Ер нь юм үзэж нүд тайлсан хүн шиг тийм сайхан тогтуухан сууртайхан улаачид ер нь их хэрэгтэй байна гэж одоо онгодод хэлдэг юм аа. Тэгэхээр тэнгэр үзэл бөөмөргөл яг юун чиглэж оршдог вэ гэвэл одоо байгалыг дээдлэх, байгаль нутаг уул ус бүрэн бүтэн байснаар бидний эх орон бүрэн бүтэн байна. Эх орон бүрэн бүтэн байснараа бид нар инх тун амьдрал тэнд заларна. Тэгэхээр байгаль одоо хүмүүсийг тэтгэн эвээх чинь байгалаасаа усаан уудаг бид нар, байгалаас модоо авдаг, байгалаас жимс ан гөрөөгээд бүх юмыг авдаг хэрнээ хариуд нь юу ч өгдөггүй, байгалаа хэн сүйтгдэг, хүн зун өөрснөө сүйтгдэг учраас энийг л хамгаалахын тулд бөөмөргөл оршоод байгаа юм. Энийг хамгаалахын тулд бид нарыг одоо зараал болгон сонгоод байдаг юм аа. Үүнийг бас төмөн зам минь бас зөв сайхан талдаж хараарэ гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд яг уу төмөндөө бас хөндлөлттэй хандах, бие биендээ сайхан хүндэтгэлтэй хандах цөөхөн монголчууд маш холыг харсан. Нэгхэн уулын цаах биш одоо тулга тойрсон жижигхэн юмэг биш. Маш олон уулын цаатахыг толдох нүдтэй. За төрийн дээд төшөөд нь хүртэл бас олыг хардаг эх оронч гэсэн үнэн сэтгэлээ өнөртүүлж энэ сайхан нутаг нугандаа эзэн байвал бидний Монголын хөгжил ер нь их ойрхон байна. Монгол төмний хөгжил гэдэг бол ерөөсөө ухаан санаан дотор л уяатаа хэлхээтэй юм. Түүнээс улс орноос хайж ирдэг юм биш. Тэв дэлхийд одоо нэрэн алдраанд орсгосон төмөн баатар дайчин ирсүүд дээд сайхан эзэндээ Чингис их сайхан хаттын энэ сайхан язгуур өв соёлыг Монгол ард түмэн бид өөрснөө гараараа хэлээрээ дуу хуураараа за тэгээ бүжиг шүлэг юу байдгийг эдгээр юмараа спорт наадмаараа дэлхийн төмөн олондоо бас таниулах ёстой. Тийм үүрэгтэй бид нар тэгснээрээ бидний Монгол үндэстэн бүгд за цэлмэг тэнгэр шиг сайхан цэлийж явдаг юм аа. Тэгэхээр бөөмөргөлийн хамгийн гол зүйл зөвхөн хүн толдоод хүн үзээд л байхтай гол нь биш. Тэгтээ хүний үзэхтэй үзнэ. Энэ бол үүрэг бидний.
Тэгэхээр хүнийг үзэхдээ за тэр хүнд юу хэцүү байна, юу тулгамдаад байна. Тэрийг яг өөрийнхөө махан бие шиг, өөрийнхөө эгч дүү шиг, өөрийнхөө эцэг их шиг тэр сайхан сэтгэл оршиж ивэл Тэнгэр өөрөнд итгэж бүх юмыг тэгшилж явдаг. Бөө хүн дээр яах гэж хүн зорддог. Үүрж байгаа ачаагаан нэмгэлэх гэж ирж байгаа учраас түүнийг нэмгэлэхийн тулд бас ирж байгаа улсууд минь хүртэл бас зөв сэтгэлгээтэй тэр үүрээд байгаа зовлонгоо харамгүй өгөх. За байгальд өртөө бол тэрийг өөрснийхөө сэтгэлийн өргөл цэгээгээр тайлж тэр байгаль уул ус хатаж цангаад байгаа говь цөл бүхэл энэ зөвхөн миний одоо юу гэдэг нутгал гэх биш. Миний Монгол нийт эх орон минь гэж тэр үзлээр хандвал бид нар их сайхан дэвж. Тэгэхээр Тэнгэр үзлээ маш цэврээр авч явахын тулд ирсэн хүн болгонтойгоо чин сэтгэлээсээ харилцаж ярилцаж тэр хүн чамаас тусыг хүртэх гээд буйны гуйхаар очисон болвол өөрийнхөө сэтгэлээсээ тэдгээр зүйлийг өөрт нь хийж өгөөд буцаадаг тийм л сайхан энгийн бөгөөд үнэн дээр л оршдог юм уу да гэж би бол боддог юм. Эсхий дүүргтэн үзүүлж байна. Ялтай таван богдынхоо их төргний хөрхрээн дээр сайхан бид ирээд байна. Баян хангаа уул усаа хүн зам болгонд ээдэлж явах ёстой. Эртнээсээ одоо улбаалж ирсэн сайхан байгалаа хайрлан хамгаалж, нандинан дээдэлж, мөнх тэнгэр хөрст газар буянд байгалийнхаа өгөгдлөөр хүн зам болгон амьдран хөгжиж явдаг учраас агаар ус ариун сайхан ундраг болгоноос нь эрчим энерги авдаг юм аа. Тэгэхээр байгальд аялж яваа улсууд маань одоо зөв зөвтэй сайхан аялж хог шороо гол ус руугаа хийхгүйгээр маш сайхан боловсон аялаасай гэж бас миний зүгээс бас сануулж хэлмээр байна. Одоо ингээ аялаад явж байхад байгалийн сайхан үнэхээр тансаг сайхан хөрхрээ байгаль хад хасаг олон сайхан үйлүүд харагдаж байна. Энэгээр аялагчид бас явж байна. Аялагчид амрагчд маань одоо маш боловсон байх хэрэгтэй байна. Маш их хог хаягдал бас азагдж байна. Тэгээд энэ хог шороогүй, мөн ил гал төлөхгүй, гал төмрийн аюулгүй сайн сайхан энэ буянт байгалаа хайрлаарэ гэж уриалмаар байна. За миний зүгээс бол байгалийн төлөө одоо явж байна. Тэгээд хангаа байгалыг одоо хэлэгнүүлж болохгүй маа гэдгийг лусын хэл болж та бүхэндээ бас сануулж хэлэхэд энэ их дэлхий агаар ус, мод ургамал за тэгээ үндэстэй болгон ч нэрөөсөө энэ цэвэр байгалаас ихтэй учраас байгалаа хайрласнаар Монгол түмэн урт удаан насалж үр хүүхдүүдтэйгээ өнөр өтхөн агаар салхины эрчмээрэн одоо төлжиж идээшиж төмөн сайхан үүлийг одоо хангаа нутгаас авдаг юм шүү. Тэгэхээр та нартаа бас энийг хэлмээр байна. Тэгээ байгальд ирснээр хүн нэгдүгээрт их амар амгалан болж байна. За бясалгал байгальд явж байгаа хүн их өлсөд цангаад байдгүй. Маш сайхан эрчим энерги одоо модноос авч болж байна. Чулуунаас энэ хөрхрээ уснаас гэд зөв сайхнаар аялах юм бол байгаль төмөн үүлийг бидэрт одоо эдис эргэтэн бүгдэд өгж байна. Тэгээд явж байгаа уул усны ундраг болгоноосоо сайхан амсаж хөртөж энэ алд буян минь эрүүл байлгаарай. Амьсгалах агаар минь, алтан хөрс минь. Ингэж их дэлхийг хайрласнаар хүн болгон сайхан эрүүл урт удаан мөн бас сайхан эх орон минь одоо амар амгалан урт удаан оршин тогтнодог юм шүү гэдгийг одоо нийт та нартаа одоо захимаар байна. Лус гэдэг маань одоо уул усыг бас энэ буянт байгалыг хэлж байна. Тэгээд лустай хүн буруу харьцснаар асар их хэлгэндэг. За арх дарс ойрхон уух те хил ам зөрлөдөх байгальдаа юм болохгүй үлгэрлийг харуулхад лус өөрөө ороодог. Уул усыг хөндлөхгүй байснараа өргөл юмс өрөхгүй одоо шууд орой уулын оргил руу өксөх. За тэгээд зөвшөөрөл авахгүйгээр байгальд одоо хайргүй хандснаас болж лус их тогширдог. Тийм болохоор одоо очиж байгаа зорж яваа уул усандаа сайхан өргөл юм өргөж, холоо сайхан мөргөж даатгаж, аян замаа, ажил үйлсээ юунд зорж яван аялаж болно. Хажуугаар нь уул усандаа маш хүндэтгэлтэй харьцахгүй бол энэ лус гэдэг чинь их хэлгэндэг юм аа. Тэгэхээр байгальдаа зөв зөвхөстэй харьцаж байхад лус бол хизээж хэлгэндэг. За гол руу сүү оруулж болохгүй,
гол ус руу хог хаягдл оруулж болохгүй, нулимж болохгүй, гол дотор одоо бие засч болохгүй, усанд орохдоо хүртэл одоо хэр барцад их харигтаар суумхаа хүмүүс шууд ус руу бас сэлжиж болохгүй. Яагаад гэвэл бүгдийг сайхан утаж барьж зөвшөөрсний үндсэн дээр орж ариулж бас байглаасаа гуйсны дараа хийдэг үйлдэл юм аа. Тэгэхгүйгээр одоо айл дураараа орж эд юмсыг хөдлөж байгаатай адилхан хангаа болгон эзэнтэй, уул толгод болгон лус савдагтай байдаг учраас эзэнтэй байгальд аялж байгаа гэдгээ сайхан мэдүүл зохистой та бүхэн. Ус бол амьтай байдаг учраас усыг сайхан аяг тагшинд хийгээд уухтай хүн магтаж уувал эм там болно. За магтахгүйгээр шууд л одоо ууртаа уцаартай уувал тэр ус бас л бие шингэдэг. Тэр ус өөрөө шингэн алт гэж ярьдаг. За ер нь бүх юмны их нь ус байдаг. За сүү хүртэл уснаас үүсэлтэй. Одоо өнгөн хар боловч уг нь цагаан юм хамгийн дээш үтэн бол усны ундраг юм аа. Усгүй бол хүн амьдрахгүй. Усгүй бол ан амьтан ургамал одоо бидний эдэлж хэрэглэж байгаа бүх юм үгүй болно. Тэгэхээр догшин л ус гэж бас байна. За одоо энэ хүрхрээ одоо жишээ нь энэ хүрхрээ байлаа. Их догшин л устай байдаг. Хүчтэй урсгалтай голууд ер нь их догшин л устай. Намдуухан тайван урсгалтай голууд бас ерөнхийдөө намдуу тайван одоо лусын эзэнтэй байна гэж үздэг. Тэгэхээр ирж байгаа энэ уул усаа сайхан хөндлөж юу юугүй зулаа толгоон дээр нь гаралгүйгээр за юм мэдэхгүй, ёс мэдэхгүй улсууд маань доороос нь маш сайн мөргөж ийж за хэр сэвийн минь унгаагаарэ, хэрэг үлийн минь бүтээгээрэ, алтан ундрагнаас ам сүлдийн минь сэрээгээрэ гэх мэтчлэн сайхан сэтгэлийн өг өвчл үнэн сэтгэлийн мөргөл байгаа цагт лус бол хэлгэнэхгүй. Тэр сайхан хүндэтгэлийг нэгчээдэг. Баян буурал хангай нэг ширхэг мод, ширхэг чулууга хүртэл гаман чайрласнараа бидний Монгол, бидний ирээдүй, бидний үр хүүхдэд өвлүүлэн үлдэх хамгийн үнд сэнтэй зүйл бол хангай энэ сайхан уул усман юм аа гэдгийг нийт одоо Монгол ард түмэндээ бас дамжуулан хэлье. Их төргний хөрхрээ дээрээ ирж бас сайхан ариусж эрчим энергийн сэлбэд Алтай таван богд руугаа маргаашийн сайхан өглөө наран төдлөнөө.